сүүлийн 2022 оны олон улсын байгууллагын судалгаагаар 28% бол автомашин, 70 орчим хувийг гэр хорооллын 172 мянга орчим яндан агаарын бохирдлын 70% бүрдүүлж байгаа. Үлдсэн 2% дунд оврын болон цахилгаан станцууд гэсэн ийм олон улсын статистик тоо баримт байдаг. 70%-ийг бүрдүүлж байгаа хүчин зүйл бол 172 мянган яндан буюу үүний 91 мянган өрхөнд гэрт үлдэгдэл нь бол ийм яндантай байшинд амьдарч байгаа гэсэн. Тэгэхээр 70% агаарын бохирдлыг бүрдүүлж байгаа энэхүү одоо гэр хорооллыг бид нэр орон сууцчлуулах нь өөрөө агаарын бохирдлыг шийдвэрлэх үндсэн үзүүлэлт юм а гэдгийг баталж байна. За дараагийн нэг баталж байгаа тоо статистик бол бид нэр Сэлб 20 минутын хотыг байгуулахаар 2024 онд 1068 нэгж талбарыг чөлөөлөхөд тус 158 га дээр байсан албан ёсны 3 агаарын чанарын үзүүлэлтийн стандартын хэмжилтээр 23 онтой харьцуулахад агаарын бохирдол тэр бүс нутагт 22.1%-аар бол багассан. Улаанбаатарын хэмжээнд агаарын бохирдолд 1.2% үзүүлэлттэй гэсэн ийм тоо баримт статистик гарсан. Ийм учраас эдгээрийг үндэслэхэд өнөөдөр та бидний эрүүл мэндэд хамгийн сөргөөр нөлөөлж байгаа тойр өвчин үндэслэл бас энэхүү өвлийн улирд үүсэж байгаа агаарын бохирдлын үндсэн 70% шалтгааныг 172 мянган яндан бүрдүүлж байна. Энэ 172 мянган яндан бид нэр мянгаар бууруулахад тус бүс нутагт 22.1% үзүүлэлттэй учраас гэр хорооллыг орон сууцчлуулах юм а гэдэг. За өнөөдөр бид нар зөвхөн агаарын бохирдлыг бас ярих гэдэг биш. Орон сууцчлуулалт гэдэг нэр томьёол дээр гэр хороолтойгоо хөрсний бохирдол, нүхэн жорлон. Улаанбаатар хотод өнөөдөр ойролцоогоор 200 мянган орчим нүхэн жорлон байна. Сэлбийн бүс нутаг дээр 5-6 мянган нүхэн жорлон. Эдгээр нүхэн жорлон дээр аммиак, нитрат, хар туглаг гэх мэт хүний эрүүл мэндэд маш сөрөг нөлөөлөлд үзүүлдэг олон элементүүд байдаг. Тэгэхээр элементүүдийг бууруулж хүний эрүүл мэндэд эерэг нөлөө авчрахын тулд гэр хорооллыг орон сууцчлуулснараа энэ хөрсний бохирдол гих мэт маш олон асуудлуудаасаа ангижрах ёстой. Ийм учраас өнөөдөр зөвхөн агаарын бохирдол гэхгүй Улаанбаатар хотын төвжирэл агаарын бохирдол, хөрсний бохирдол гих мэт маш олон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд өнөөдөр орон сууцчлалт бол хамгийн чухал юм а гэж хэлье.